Одоо хүмүүс орж ирэнгүүт одоо миний бэлгийн чалах муудчлаа гэж ярьдаг байхгүй юу? Секс хийх дурггүй эмэгтэйчүүд айгүйх байхгүй юу? Хүчрэхгүй, хүсэхгүй, төргөн дур тавьдгаас гадна ерөөсөө авах тавьдгүй хүмүүс байгаа. Тэг бүдүүн бол сайн л гэж ойлгоод байдаг юм шүү. Ийж манай ирчүүд ч юм бол. Гэхдээ харин урт биш бүдүүн чухал болж тардаг шүү дээ. Бэлгийн чалах. За энэ маань эрүүл амьдралын хэв маягтай хэрхэн холбогддог талаар ярья. Одоо бэлгийн сулалдаг гэдэг нь онш байдаг. Энийг маа гэж ганц хэрэглэдэг юм байдаг шүү. Ойлгохгүй байна шүү дээ. За сайн байцгаана уу? Подкастын маань шинэ дугаар эхэлж байна. Өнөөдрийн зочноор ЦЭПУ эмнэлгийн эмч Ариун Баяр эмч маань хүрэлцэн ирсэн байгаа. Эмчтэй өдрийн мэндийг хүргэе. Бүгдээр өдрийн мэнд хүргэе. За тэгэхээр өмнөх одоо подкастынхаа дугаараар хоёлаа алдарт за бүр хүчирхэг тестостероны талаар ярьж ирсэн тийм ээ. За өнөөдрийнхаа дугаараар хоёлаа за бэлгийн чалах. За энэ маань эрүүл амьдралын хэв маягтай хэрхэн холбогддог талаар ярья. За тэгэхээр бэлгийн чалах гэдэг одоо яг юу юм бэ? Энэ тодтголоос ойлаа үзэгчдэдтэй хэлж эхлэе. Одоо энэ ерөөхдөө бол юу бодвол нэлээд тийм бүр хийсэн нэр томьёо яваад байгаа. Тэр маань яг юу хэлж байгаа юм бэ гэхээр бол үүндээ бол бас нэг ойлгомжгүй юм яриад байдаг. Одоо хүмүүс орж ирэнгүүт одоо миний бэлгийн чалах муудчлаа гэж ярьдаг байхгүй юу? Тэнгүүд нэг хүн болохоор ч юм бол өөрөх нь хөвчрлөн мууцнаа яриад байдаг. За холжлмын нэг хөвчрөхгүй байна. Бэлгийн ажил хийж хад сулрж байна. Дараагийн хүн орж ирэнгүүт бидний бэлгийн чулах сулрчлаа гэж. Яасан бэ гэхээр би түргэн дур тавиад байна. Ерхэд нь ганц хэдэн минут болоогүй хэдэн секунд болол буугаад байна гэдэг. Дараагийн хүн орж ирэнгүүт бэлгийн чулах муудчлаа гэж. Яасан бэ гэхээр ерөөс ихнэрээ хүсэхгүй байна. Би шал өөр юм яриад байдаг. Тэр чинь зүгээр л ерөнхий юм том бүрхийн нэр томьёо. Тэрэн дотор одоо маш олон өөр төрлийн асуудлууд ингэ яваад байдаг. Яг мэдхгүй учраас л тэгж байгаа. Тэгэхээр одоо нөгөө саний яриадсан одоо нэг юмнууд байна шүү дээ. Чи одоо хөвчрлөн муудлаа, бэлгийн туршилт буурлаа. Тэр нь нэг хүн дээр нэгээр илэрч болно. Эсвэл хэд хэдэн энэ саний шинж тэмдгүүд хасарсан байж болно. Янз бүрээр тохиолдод байдаг. Тэгэд энэ бүх маань эцэндээ ерөөсөө одоо шинж тэмдгүүд. Шинж тэмдэг. Чил одоо бид нэг ханаа төрөхөөр нэг хэдэн шинж тэмдгүүд илэрдэг шүү дээ, тийм. Чил халуурах, ханиалгах, мусгоож гэдэг тиймэрхүү шинж тэмдгүүд илэрдэг. Тэгэхээр тэр нь хорцсон зүгээр л шинж тэмдэг байхгүй юу? Яг эсэн дээр бол. Тэгэхээр олон юм шинж тэмдгүүд нийлээд ингээд томоороо болохоор бэлгийн чалах гэж хэлээд байгаа гэж ойлгож байна. Чалах гэж ерөөхдөө бол нэг томоороо хэлээд байгаа. Тэр нь болохоор чинь бүр ингээд наривчлаад хүн ярихгүй бол бас ойлгомжгүй зүйл. Тусдаа нэршилтэй юмнууд бас байх нь шүү дээ, тий. Одоо бэлгийн чалах сайн байна гэсэн ойлголт байгаа шүү дээ, тий. Тэр маань ерөөхдөө зүгээр тухайн ерөнхий эрүүл мэндийг л заачдаг. Тухайн хүн эрүүл байна гэдгийг л заадаг. Одоо нэг бэлгийн чалахны асуудал ярьж байгаа бол тэр хүнийг биднээс шууд эрүүл хүмүүс ангилалтаас хасчдаг байхгүй. Автоматар хасчдаг. Тэгэхээр тэр хүний одоо зөвөрийн цаана ямар нэг өвчин нуугдаад байна гэсэн үг. Тэгэхээр эмчийн гол үүрэг нь юу гэхээр бол энэ хүний ийм байдалд оруулсан цаана ямар нөхцөл өвчин юм юу байна гэдгийг илрүүлэх хэрэгтэй байна. Тэгжиж тэр асуудлыг шийдвэрлэж чадна. За тэгвэл одоо энэ асуудлууд маань үндсэндээ бол одоо ингээд хэд хэдээр ингээд хугагдаа явчихна. Бие махбодын өвчтний асуудал байж болдог. Нөгөөх нь сэтгэл санааны янгалтай асуудал байж болдог. Ингээд одоо бие чинь бас нэг хоёр ангилаад байгаа шүү дээ, тий? Асуудлыг бие сэтгэл гэж хоёр юм яриад байгаа. Тэр чинь бол тусдаа бас асуудал болоод ирдэг. Эмчилгээний тусдаа болчихдээ. Тэгэхээр одоо сэтгэл дотор ямар асуудал үүсч юу? Бие дотор ямар асуудал үүсч юу? Тэгэхгүй бол одоо биднес нөгөө хүндэд тусалж чаддаг байхгүй. За тэнгуэл бие дотор үүсэж байгаа асуудал нь одоо манай хүмүүсийн хамгийн ойлгомжтой зүйл нь нөгөө хөвчрлөн мутах. Нөгөө бэлгэрт маань анханасаа хөвчөрж гинөө хийх явцдаа буугаад байна. Нөгөөх нь ерөөхдөө анханасаа хөвчрлөн муу байсан нь явандаа зүгээр өснө мутцсан. Бас хоёр ангилаа явчихна. Тэгэхээр төрөлхийн өвчнүүдийг дотроос ангилаа явчих жоохгүй. За тэгэхээр нөгөө төрөлхийн төмсөггүй хөвгтөж болно. Шодооны дутуу хөвгөлтэй хөвгтөж болно. Дээрээс нь дааврын төрөлхийн асуудалтай хөвгтөж болно. Судас мэдрэлийн асуудалтай. Жишээлх юм бол бэлгэртэн хөвчөрхийн тулд энэ чинь ингээд дотроо цусаар дүүрчиж ингээд хөвчрөд байж байгаа хэвээр. Нөгөө ингээд цусаа байлгаж байгаа хэвээр гэсэн үг. Гэтэл тэнд нь зоор нь цоорчод ингээд нүгтэн алдаад их юм бол гэл унчих шүү дээ, тийм. Тэгэхээр нөгөө цаанаа ингээд нөгөө төрөлхийн одоо судасны гажигтай хүмүүсүүд.
тэндээ барьж чадахгүй ингээд алдаад идэг. Тэнгүүл нэг олдмол өрл зүгээр үйдсэн. Тэгжснээ хөвчрөл нь ер нь яваанда муудсан. Тэнгүүл хөвчрөл яваанда муудчихгүй гэдэг бас биднээс одоо нэг кинонд дэр хардаа нөгөө мөрдөг чигээр нэлдэхгүй Шерлок Холмс шиг. Тэгэл одоо мөрдлөг явуулна. За ерөөхдөө бол энэ судас ерөөхдөө бол муудах шалтгаан энэ дэр юу исэн байж болох нэ гэл. Хамгийн түрүүнд одоо нөгөө амьдралын нийтлэг зохиолдог юм ерөөсөө тамхи байдаг. Тамхи маань очиод нөгөө судасны дотор хань ингэ түлээд идэг. Тэгээ түлэгдээд сорвжцсан юм чинь ингээд наалтчдаг. Тэгээ цусгүйхээ болчихдаг. Тэр нөгөө шодоо руу очиж цусгаан хэмжээ муудахад идэг. Тэрнийг бол ер нь анагаах ухааны хэллэгээр бол баарцны шигдээс гэж нэрлэдэг. Тэр нэг зүрхний шигдээс байгаа шүү дээ, тийм. Тэгэхээр чи яг адилхан процесс тэнд ер нь явагддаг. Тэгэхээр энэ хүмүүс маань ер нь тамхи татснаас болоод судасаа гэмтээгээд бүгэлцэн үү гэсэн асуудал яригддаг. За дараагийн хөвчрөлд нөлөөлдөг бас нэг өвчнүүдийн нэг бол нөгөө даралт зүрх судасны өвчнүүд байдаг. Нөгөө даралт ихсэх өвчин болон даралт бууруулдаг юмнууд маань нөгөө шүү дээ бэлгийн сулралт үүсгээд хөвчрөл ерөөсөй байхгүй болоод байдаг. Тэгэхээр нөгөө нэг даралт зүрх судасны өвчнөөс болсон байх уу гэсэн асуумж одоо байцаал явах нь шүү дээ. Дараагийн бас нэг өвчин чихэр хийж байгаа. Тэгээ хүн болгон мэднэ те одоо чихэр хийж ингэдэг өвчин маань нөгөө захын судаснуудыг аяг гэмтдэг юм аа гэдэг. Тэрнээсээ болоод ингээд гар хөлөө тайруулд юм аа. Тэр чинь нөгөө шодоор нь бас очиход судсан гэмтчихэд хөвчрөл модчихдаг. Тэнгүүт л одоо нөгөө хөвчрөлөөс гадна нөгөө хүмүүс манаас нөгөө бэлгийн дуршлан бууц хүмүүс гэдэг. Ерөөсөө хүсгүй гам чин дэрүүнийх одоо тэгээ яаж усах вэ те. Тэгээ өөр одоо жишээл одоо ихнэрт нь ингээд хүсээд идэг. Нөхөр нь хүсгүй зургт үзээд идэг. Тэгэл ерөөхдөө бүтэн жил ингээд зургт идэж суучдаг. За тэнгууд л одоо бид чинь бас л нөгөө шууд байцаал явуулна шүү дээ. За энэ хүн яагаад үсгэлж байгаа? Ерөөхдөө бол одоо энэ сексийг хүсэх хүслийг хариуцдаг зүйл маань мэдээж хүн болгон мэдж байгаа те. Тестостерон давар. Тэгэхээр энэ хүн тестостерон давраа үйлдвэрлэж гинүү, үйлдвэрлэхгүй байна уу? Тестостерон давар нь ажиллаж гинүү, ажиллахгүй байна уу? Бас ялгаж салах хэрэгтэй болдог. Тэгэхээр зарим хүмүүс болохоор ч юм бол тестостерон давар ингээд үйлдвэрлэхээ болчдөг. Төмсг нь ажиллахгүй төмсг нь ингээд хатангашаад идэг. Одоо тиймэрхүү асуудлууд байгаа. Одоо жишээл нөгөө гахаан авдар тусаад төмсг нь хатангарсан хүмүүс байгаа шүү дээ, тийм. Эсвэл зодон цохио хийж төмсг рүү өшгөлээд нөгөөх нь хатангарсан ч юм уу, тийм. Тэгээ янз бүрийн өвчний улмаас одоо сүрээ хүртэл төмсгөнд очиод ингээд асуудал үүсчихдэг. Бэлгийн зам өвчнүүд очиод төмсгний үүсэл үүсгдэг. Нөгөө төмсг маань ингээд нэг нь бүр ингээд таг ажиллагааг болчихдаг ч юм уу, хоёулаа жижигэрчдэг ч юм уу. Ерөөсөө төмсг ер нь ажиллагаагаа болчихдаг. Тэгээ хэрүү төмсг үйлдвэрлэхгүй бол яагаад үйлдвэрлэхгүй вэ гэсэн асуулт яригдаад эхэлж байна. Тэнгүүд л яагаад нэг төвхтэй тийм. Төвийн гаралтай бол захын гаралтыг хоёр хуваачиж байгаа. Анхдагч хоёрдагч гэдэг. Ер нь төмсг маань үйлдвэрлэхгүй нөөсгөл тархинаас нь үйлдвэрлэсэн команд өгөхгүй байна. Тэгэхээр ерөөхдөө бол нөгөө тархинд тестостероныг үйлдвэрлэсэн команд өгөхгүй байх тохиолдол сууд байдаг. Тэгэхээр одоо сэтгэл зүйтэй холбоотой гэсэн үг одоо тархинд үйлдвэрлэх команд ирэхгүй байна гэдэг. Тархинаа гэмтэл авцсан байдаг байхгүй юу? Жишээл одоо ингэ нөгөө тэр гипоталамус гипофизис гэхтэн бас тодорхой хэмжээний цусан хангамжийн дутагдал шигдээс мэгдээс үүсч болно. За ялангуяа энэ маа нөгөө тамирчид дээр яригддаг асуудал. Одоо нөгөө Америкийн одоо нөгөө тамирчид байна шүү дээ. American football гэл те тулгуур төс гэл мөргөлдөөлөд байгаа регби нүсээ те тэнгуул чинь concussion гэдэг нөгөө юу дөрвөлт нүс явагдаад бяцхан цусаарлт нүс явагдаад идэг. Тэгэхээр яг нөгөө тэр тестостерон үйлдвэрлээд команд өгдөг одоо LH гэдэг давар үйлдвэрлэх хэсэг маань тийм цусан хэмжээ асуудалтай олцохоор тэр маань тэр давар үйлдвэрлэх болж байна. Тэгэхээр ч юм бол тэрний шалтгаанаа биднес төмсгний гаралтай гэх юм бол эмчилгээ нэг өөр, тархины гаралтай гэх юм бол эмчилгээ нь өөр болоод идэг. Тэгээд оновчтой эмчилгээ хийж үр дүн гаргах нь шүү дээ. Дараагийн бас нийтлэг асуудлууд нь бол нөгөө төрөн дур тамилтын асуудал байдаг. Тэгэхээр энэ төрөн дур тамилтын асуудал нь бас ер нь анхнаасаа төрлөх юм байна уу? Эсвэл урдан зүгээрс нь ингээд түргэн болцсон уу? Тэгэх юм бол анхнаасаа гэх юм бол за ерөөхдөө бол тэр нөгөө тэрхинэ тэр мэдрэлийн эсрэг айгу цочромтой хүн байж болно. Эсвэл олдмол гэхээр тэр бага арцгаар явж байгаа мэдрэлийг ямар нэгэн цочрогод байж болно. Жишээл тэнд төрүүлж байгаа урсгал ч юм уу, төрүүлж байгаа томрол ч юм уу тэр мэдрэлийг цочроосноос болоод одоо түргэн дуртай болсон байж болно. Тэр чинь бас л одоо ялгаж салах хэрэгтэй болно шүү дээ. Юу нөлөөдөд байна гэдэг. Тэгэх юм бол нөгөө эмчилгээ нь бас ингэ шал өөр болчихдог. Анхнаасаа төрлөх юм бол ингэ
олдмол бол ингэнэ гэж ялах хэрэгтэй болоод дээ. За тэгээд тэрний дараачийн асуудал гэж бас байна. Хөвчрөхгүй, хүсэхгүй, төргөн дур тавьдгаас гадна ерөөсөө авах тавьдгүй хүмүүс байгаа. Хэдүү байх вэ? Яг хоёр бол үндэ бол хийхэд бол хэцүү. Гэтэ тэр маань нөгөө арай ховор тохиолддог юм. Өөрөөр секс хийгээл цаг 2 цаг хийгээл хам хүссэн гоожол тай сайхан турж мураал тэгсэн хэрнээ дур тавьдгөө. Тэ. Тэгээ тэр маань болохоор ч юм бол дур тавилт гэдэг процесс маань тархин дотор явагдах хэрэгтэй тийм. Энэ тархин дотор нөгөө нейромедиатор гэсэн бодисуд байх хэрэгтэй. Тэр маань ингээд садид буудаж гоё мэдрэмж төрөх хэрэгтэй. Тэр нөгөө нейромедиатор гэдэг бодисуд нь дууссан байдаг. Тэгээ нас бол хамаагүй юу? Нас бол ерөөд бас хамааралтай. Хамааралтай. Тийм. Одоо ерөөд бол залуу хүмүүс дээр тохиолдог ямар асуудал байх вэ? Настай хүмүүс дээр тохиолдог ямар асуудал байх вэ? Бас англи явчихна гэсэн үг. Нас яваад ирэхээр чинь мэдээж одоо энэ нөгөө маргаалын илэгдэлд орсон асуудал ирдэг шүү дээ. Нөгөө судснууд маань ажиллахыг болчдөг. Нөгөө судасны хатуурлал маш их тохиолддог. Тэгэхээр чинь тархины судасны хатуурлал нөлөөлж болно, шодооны судасны хатуурлал нөлөөлж болно. Тэр нөгөө настай хүмүүс төр чинь бэлгийн сулрал тохиолдох нь тэр хөвчрлийн хямрал гэж нэрлэдэг тохиолдох нь мэдээж судасны хатуурлалс бол аюу илбэг боддог. Дээрэс нь тестостерон даавар маань өөрөө хөвчрөхөөр багасдаг. Яанд вэ гэвэл төмсөн дотор ч нөгөө тестостерон үлдэрж байгаа лидигийн эсүүд гэж байна. Нөгөө лидигийн эсүүд нь хөөрхөн бослоо хөвшөрдөг байхгүй. Тэгээ тоон цөөрөд эхэлдэг. Нөгөө үлдэрлэх чадвар нь ингээд унаад эхэлдэг. Тэгэхээр тестостерон даавар нь одоо байгалаасаа одоо зайлшгүй тестостерон ч гэхгүй л дээ ерөөхдөө бусад одоо энэ бэлгийн дааврууд мааврууд гэдэг бүх чухал дааврууд нас яваад ирэхээр бүгд буурдаг юм. Нэг даавар л ерөөсөө буурч өгдөггүй эсрэгээр хөшрөл B6 гэдэг тэр маань юу вэ гэхээр инсулин гэдэг даавар. Тэр нөхөр маань нэг өвөнөр дээр гүзээ үсгэж гэдэг. Түүнээс ерөөхдөө хүн хэрэгцээтэй бусад бүх дааврууд нь хөшрөл өгөх юмчихдээ. За тэгвэл одоо өнөөдөр болохоор хоёлаа амьдралын хэм маягаар энэ даавруудыг унгаахгүй байх боломжтой юу гэдэг л юм ярих гээд байгаа. Ер нь бол одоо 60 настай мөртлөө зарим хүмүүс би маш сайн тий одоо чалах сайтай л гэж монголчууд бол ял чалхал гэж ярьдэн шүү дээ тий. Гэтэл бүр одоо 30 20 эдтэй ч муудсан хүмүүс л байж л байдаг тий. Энэ бас юунаас бас учиргүй нас хамааралтай бас биш. Энэ чинь бас нэг өвчний шинж тэмдэг байх нь шүү дээ тий. Одоо зүгээр бэлгийн сулрал гэж ярьчих л да тий. Тэгэхээр хэрвээ тиймэрхүү юм тохиолдох юм бол одоо хүмүүсийн толгойд хамгийн түрүүнд орж ирэх юм юу вэ гэвэл би эрүүл биш унаа л гэж бодох хэрэгтэй байхгүй юу? Энэ над ямар нэгэн өвчин үүсчихэд намайг ийм байдлаар оруулчлаа. Тэгэхээр ямар өвчин эмгийг намайг ийм байдлаар оруулчвал гэж түрүүл бодох хэрэгтэй. Тэрнээс биш одоо жишээлбэл шууд ингээл див гинтхэн байж байгаа л ингээ муудчихдаг зүйл. Тэр бол нэг ийм одоо бэлгийн сулалдаг гэдэг юм онш байдаг. Энийг маа гэдэл ганц хэрэгэлдэг юм байдаг гэж одоо ойлгож болохгүй байна шүү дээ тий. Одоо ч бол нэг хүүхд халуурчлаа. Тэгэхээр одоо хүүхд халуурсан шалтгаан юу гэж болох вэ гэж бодож эхэлнэ юм зү. Шүдэн орхоодсон юм уу, хоолоо нүвдсэн юм уу, ханаад үссэн юм өөр юу болцсон ингээл айгүй хоолой юм бодогдоод эхэлдэг зү тий. Тэгэл нөгөө эмчт үзүүлсэн дараа ийм шалтгааны улмаас энэ хүүхд халуураад байгаа юм байна гэд. Тэгээд тохирсон эмчилгээ хийдэг шиг ер нь энэ яг адилхан байхгүй юу? Юунаас болоод ийн гэдэг л илрүүлэх хэрэгтэй болж ирдэг. Тэгэхээр чин тэрнийг илрүүлэх одоо мөрдлөгийн ажлыг бол тэр нөгөө эмчил хийх нь шүү дээ. За мөрдлөгийн ажил ингээд эмч хийнэ. За амьдралын хэм маяг гэхээр хамгийн түрүүнд бид нарт нэг юм хооллолтын талаар орж ирж байгаа. За бэлгийн даавруудыг одоо чалахыг сайжруулдаг ийм хооллолтын одоо горим ч юм уу те ийм одоо цэс гэж одоо байна уу? Одоо би саяхан бас нэгдэн дуулж ирсэн. Ер нь бол одоо энэ Өмнөд Америкийн за тэгээд энэ далайн эрэгтэй ойр байгаа газруудын эрчүүд бол тестостерон өндөр. Тэгээд одоо амьдралын хэм маяг за дээрэс нь одоо энэ хооллолтын байдал нь бол энэ одоо эрчүүдийн төрөө булчирхай за чалахыг бол сайн байлгаад юм байна гэсэн нэг тийм судалгаа хийсэн. Хооллолт тал дээр. Тэгэхээр яхад хоолт бол мэдээж нөлөөлнө. Тэ одоо бид нүсийг түрмсэн шүү дээ. Чалах сайн байхын тулд нэг дэр эрүүл байх хэрэгтэй. Тэгэхээр чинь бид нүсийг эрүүл байлгадаг хоол идэх нь хангалттай байхгүй юу? Бид нүсийг өвчтөй болгодог хоолнууд маань уцаад бэлгийн сулралд оруулна л гэсэн үг. За тэгвэл одоо энэ нөгөө ярих гэдэг зүйлүүд гэдэг бас нэг ангилч тий. За нэгдүгürt хоолны талаар ярьж байна. За тэгэхээр энэ
одоо нөгөө чалах сайжруулдаг буюу тестостерон нэмэгдүүлдэг ямар хоол ууж болох вэ гэсэн асуулт ярих нь шүү дээ. За тэгвэл тестостерон гэдэг чинь нэгдүгээр юу вэ гэдгийг л мэддэг байх хангалттай. Тестостерон гэдэг маань өөрөө холестерин. Тэгэхээр төмсг маань холестерин ирэнгүүт тэрнийг хувиргасаар байгаад эцсийн дүндээ тестостерон гэдэг даавар үйлдвэрлэждэг. Тэгэхээр нөгөө хүн төмсгөнд одоо тэгээд тестостерон үйлдвэрлэхийн тулд нөгөө хэрэгцээтэй холестерин байхгүй бол үйлдвэрлэхгүй. За тэгэхээр одоо биднээсийг одоо холестерин буюу ерөөд бол малын гаралтай өөх тос хэрэглэх нь ашигтай болж тараад байдаг. Тэгэхээр нөгөө малын гаралтай өөх тоснд нь одоо жишээлх юм бол одоо хойшоо болоод ирэхэр чинь болдог гэл нөгөө хүмүүс маань одоо халин мэл магнад идээд байгаа шүү дээ, тийм. Биднээс болохоор чинь бол одоо хоньны өвч гэдэг юм. За дээрэс нь одоо ашигтай өөх тоснууд ингээл бүгд л хэрэглээд тодорхой хэмжээр ингээд тийм юм үлрэхэд хэрэг болоод идэг. Тэгэхээр манайх нэг энэ холестериныг айгу муу гэж яриад идэг маань одоо сүүлийн үед бол үүсгэж байгаа шүү дээ, тийм. Холестериныг тэр чигээр нь муулах бол ерөөсө утгагүй байна. Яг л биднес ч өөрсдөө холестерин юм байна. Биднүүсийн эсүү даавар бүх юм холестеринс тогтдог гэж холестериноо муулах ёстой болохгүй байна гэдэг. Тэр холестерин биднээс хэрэгцээтэй. Тэгэхээр биднээс яах нь одоо илэх маань ерөөхдөө холестерин үйлдвэрлэж байгаа. Тэгэхээр чанартай холестерин үйлдвэрлэх түүхийн дэднийг биднээс илэгтэй өгөх ёстой гэсэн үг. Тэгэхээр чанартай юм идэхээр илэг маань чанартай холестерин үйлдвэрлэнэ. Чанартай холестеринаар биднээс одоо тэр бэлгийн даавар маавар юу хүснээ үйлдвэрлэж болдог. Тэгэхээр биднээсийн хувьд бол одоо монголчуудын хувьд бол тэгэл өвөл боллоо адууны махаа идэл тэгэл хонь мөн идэл ингээ явж бодвол ер нь бол тэгэл хангалттай холестерин авч байгаа. Тэгэхээр хоол ундны хувьд бол мэдээж за ханаагүй тос нөгөө хансан тос гэдэг чинь бас хамааралтай тийм. Ханаагүй тийм. Тэр тоснууд маань одоо нэгдүгээр ер нь бол одоо ханаагүй тоснуудыг бид сэргийлж явах хэрэгтэй гэл тийм. Одоо ханаагүй тосны одоо ноён хоригл нь бол омега 3 байгаа шүү дээ тийм. Загснаас гаргаж polyunsaturated буюу одоо энэ ч юм бол нөгөө ханаагүй гэхдээ олон гинжт. Ийм урт тиймэрхүү одоо молекул бүтцтэй юм явж тээ. Тэгэхээр тэр маань болохоор ч юм бол одоо биднээсийн одоо суцны ханыг буцаагаад засдаг бүтц яваад байгаа. Тэр суцны хан дотор ч бол ингээд түлж мүлээд зүлгээд гимтээсэн байлаа. Тэнгүүт л одоо нэг омега 3-уудыг сорбны тос очоод эмчлээд өгдөг. Тэгээ бид чинь нөгөө омега 3-ыг одоо айгүй уулах дуртай. Ялангуяа одоо ингээд тамхи хөвт татчаад суцны гэмтэл үүсгэсэн хүмүүс төр бол одоо ерөнхийдөө ямар нэгэн шалтгаанаар судасны асуудал ярьж л бол дандаа омега 3 эмчлийн хэшигдэлнэ. Яг бол нэг омега 3 маань судасны ханы гүнд явж байгаа үрвслийг зогсоодог. Тэгэхээр нөгөө омега 3, омега 6 хоёрыг яг эсрэг тесрэг үйлчлэдэг гэж яваад. Одоо омега 3 маань бол үрвсэл дардаг, омега 6 маань үрвсэл эхлүүлдэг сэдээдэг юм шин эсрэг тесрэг шин чанартай. Тэгэл бид нар ч хүмүүс дээр битгий омега 3, 6 гэсэн юмыг Монголд авчирч зараад байгаа чиглэл гуугаад идэх байхгүй юу? Хэрэггүй л гээд. Зөвхөн омега 3-ыг авчираач. Тэ? Одоо тэртэргүй биднүүсийн идж байгаа одоо энэ махцах одоо энэ зөөх юм өөхийг 9 тэрэн дотор чин дээр 6 9 ч байгаа. Бүр хангалттай байгаа. Омега 3 л одоо хамгийн хэцүү байт юм аа гэдэг. Тэгэхээр биднүүсийн биеийн дотор нэг энэ омега 3 болон 6-ын баланс гэдэг юм яриад байх хэвээр. 1/4 гэсэн баланс өгн байвал зүгээр гэдэг. Тэгэхээр чи 1/20 20 гэсэн баланстай болчиход байдаг хгүй юу? Тэгэхээр одоо эсийн үрсэл үсгээд идэх гэдэг. Тэр нөгөө судас хамгаалахын тулд хамгийн түрүүнд хэрэглэдэг юм л ерөөсөл омега 3 багт дээ. Ингээд нэг тийм бэлгийн нэг юм чиг хандлага өөр болоод байгаа шүү дээ, тийм ээ. Одоо ижил үснээс сонирхогч гэдэг юм уу. Энэ нөгөө нэг хэсэг одоо тэр өөх тосыг хорцсонтой тестостерон одоо ер нь бага болцсонтой холбоотой гэж яриад байгаа. Тэр хэр үнэн байдгийн болоо би зүгээр энийг бас нэг эмчийн хувьд асуучмаар санагдаад байгаа. Ер нь бол ингэж байгаа юм л да. Одоо нэг сүүлийн нэг судалгаанд байгаа. Яагаад одоо ийм өөр бэлгийн чиг хандлагатай одоо нөгөө хүүсэж нэг эрэгтэй эмэгтэй гэснээс гадна бас нэг завсрын хүүс мүсгүй юусэн сүлд өөр хүүсний тооны англи бүр ингэ замбар галдад эхэлсэн шүү дээ. Сүлд өөр Трамп ч одоо болцгой нөгөө хоёроор үлдийг л дууссан шүү дээ. Энэ бүх асуудал маань хизэнээс эхэлсэн бэл гэсэн яригадаад байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ маань болохоор ч юм бол ер нь 60-70 оноос хойш л гэсэн асуудал ер нь яригадаад байгаа. Тэгэхээр ер нь яагаад одоо дэлхийд даяар ингэ 60-70 оноос хойш биднес өөрчлөгдөж өгөө.
Тэгэхээр фэйсбүүкээр явж байгаа харж байгаа те 70-аад оны одоо нөгөө эмэгтэйчдийн зураг гэдэг. Одоо Америкийн нөгөө далайн ирэг дээр байгаа эмэгтэйчд үзэнгүүт тархан эмэгтэй байхгүй бүгд ингээд турхаа байсан. Одоо 20-аад оны далайн ирэг үзсэн чинь ингээд бүдүүн эмэгтэйчд ингээд Америкчууд байгаа тийм. Тэгэхээр энэ 70-аад оноос ерөөдөө хойш биднес ерөөдөө юу буруу хийгээд энэ хөгжлийг буруу жишээ явуулж байгаа. Тэгэхээр одоо нөгөө л үйлдвэрлэж яваад байгаа. Үйлдвэрлэл дотор нөгөө химийн үйлдвэрлэл айгүйх нэвтэрсэн. Тэрэн дотор асар хэмжээний химийн бодисуудыг хүнс рүү ингээ оруулалт хэлсэн. Одоо чипс гэдэг ч юм бол одоо санаагаар бол тэр ч юм бол төмсийг хэрчээл давслал шарангуул л чипс баймаар байна шүү дээ тийм. Гэтэл тэр чинь одоо тэгээд нөгөө чипсийн найрлага үзэнгүүт баг төмс байгаа мó гэмээр урт химийн бодисуудын жигсаалт ороод ирсэн ба тийм. Тэр олон химийн бодисууд маань бидний биеинд орж ирэхээр нэр нь яг юу болж байна гэсэн асуулт ирдэг байхгүй. Тэр чинь бол тэнд юу болохыг үндэ бол хинч тооцоолж чадахгүй. Яанд вэ гэхээр бол тэр хэрглэж байгаа одоо бидний гар маран дээр төрж байгаа тос идж байгаа одоо тэр эм там байла, оо байла. Тэр бүхнээс бидний химийн бодис орж ирж байгаа. Тэр олон химийн бодисууд нийлээд яаж ажиллахыг үндэ бол бас таашгүй болчихдог байхгүй. Яг бол маш олон химийн бодисуудын урлаг хүчиод идэг. Тэр юм маань эцсийн дүндээ бидний тэр нөгөө төмсөн дотор байгаа хөрх юм уу эрүүл гинст нөлөөлч өгнө гэж боддог. Тэр бид нар нөгөө хүмүүс төр ингэ тайлбарладаг байхгүй юу? За та хүүхдтэй болох гэж зорж байгаа бол таны төмсөн дотор жижигхэн сармагчин байна гэж бодоорой. Та арх уух юм бол тэр дөөргөд шартаад идэг юм аа. Та тамхи татах юм бол ялгаа авахгүй мансуураад идэг. Та юу л болохгүй юм хийн ер нь таны иж байгаа ууж бүх юм тэр нөхөрт очиод нөлөөлөд идэг. Тэгэхээр одоо тэгэл та юу үдэн та түүнээс бүтэн гэсэн юм байгаа шүү дээ. Мах идлээ биднээс махнасаар аваад өөрөө үйлдвэрлэж байгаа. Тэгэхээр химийн бодис хэрэглэнгүүт тэргээр биднээс үйлдвэрлэл ингээд оруулаа хийдэг. Тэр чинь баахан химийн бодис тэрний жижигхэн сүлтээ эрбэл нийслэлүүгээ хийсэн. Тэгэхээр тэр нөгөө химийн бодисын дотор тэр нөхөр одоо юу ч болоод байгаа. Тэгээ хүүс мүсэн сүлтгээр ойлгохдохоргүй болж хуураад байна шүү дээ. Харин тийм. Тэгэхээр биднээс чинь одоо тэгэл нөгөө хэд их химийн бүтээгдэхүүн хэрэглэдгээс босноож энэ байна. Дэлхийн хүн амгийн өөрчлөгчлөө л гэсэн асуулт ирдэг байна. Тусгай групп дээр ялангуяа эмэгтэйчүүдийн тийм групп дээр би айгүй их бас байдгийн. Тэгэл ингээл эмэгтэйчүүдийн бичиж байгааг ингээ харахаар ер нь ингээд секс хийх дурггүй эмэгтэйчүүд айгүй их байгаа байхгүй юу? Тэгээ би тэрний цаана байгаа эрэгтэйчүүд автоматар энэ хэсэг хугацааны дараа бол бэлгийн чалах муудах юм байна гэдэг тийм ойлголт төрөөд байгаа. Тийм одоо байж болох уу? Гэхдээ угаасаа тэгэн штэ. Хийхгүй л байгаад байвал. Одоо ингээл эрэгтэй хүн чинь одоо их нартайгаа бэлгийн харьцаанд орж иж нөгөө окситоцин мэтийн одоо азралын даврууд бас нэмэгдүүлэх ёстой шүү дээ тийм. Гэтэл нөгөө эхнэр нь дургуцаад байхаар бас хэцүү. За тэгээд нэг гууж байгаа нэг секс идэг тэгэнгүүт л эхнэр нь өвдөөл имлгээр яваал за би ч хамсалж тэ ийм их мөнгөөр имжлүүллээ гэд ингээд харчаа ингээд сэтгэл зүйн травма авсгаж байгаа тийм. За би л ерөөхдөө энэ хорог юмс болохгүй юм байна гэж ойлголт төрүүлээд явна шүү дээ. Тэгэл одоо өөртөө нөгөө төрүүчийн хэлээсэн тийм. Сэтгэл зүйн асуудлаас болоод биеийн өвчин үүсгээд нөгөө стресс даврууд байгаа шүү дээ. Кортизол, адреналин, пролактин гэдэг чинь бүгд тестостерон унгах гэдэг. Тестостероны ажиллагаагүй болгоод идэг. Тэгэхээр нөгөө эрэгтэй хүн чинь тэгэл таг болгоо явждаг. Гэтэл ерөнх нь бол нөгөө цаал нөгөө эхнэр нь болохоор ч юм бол бас эмэгтэйчдийн бэлгийн сулралт гэдгийг бас үг нь ярих ёстой л да тийм. Одоо бэлгийн сулралт гэхээр дандаа эрчүүдийг ер нь ярих гэдэг. Гэтэл нөгөө эмэгтэй хүн ч бас бэлгийн сулралт орно шүү дээ. Бас л нөгөө тестостерон давар эмэгтэй хүний бэлгийн чалхыг хариуцна. Тэгэхээр эмэгтэй хүний тестостерон даврыг ямар байна гэд онцлоод эмчилж байгаа эмнэлэг хаана байна. За дээрээс нь түрүүчийн яриадсан одоо постcoital цистит буюу секс хийсний дараа үүсдэг тэр өрсөлд циститийг яагаад онцлж эмчлэхгүй байна. За дээрээс нь одоо пролапсууд байгаа шүү дээ тийм. Одоо манай эргэтнүүд залуучдын маань эргэтнийг л жижигхэн гэл голоод идэг. Гэхдээ тэр том байх ер нь аль байхгүй шүү дээ. Яа нэг бол эмэгтэй хүний чинь гол сексийн мэдрэмж өгөөд байгаа мэдрэлжүүлэлт хаана гэдэг хэлэв байгаа шүү дээ тийм. Хэлэв гэдэг чинь бол гадна эргэтэн шүү дээ. Өтрийн дотор байхгүй. Умдагсны наан байгаа. Тэгэхээр тэр чинь бол одоо баг өтрийн оруулахгүйгээр сэрэл хөлөж болох хэсэг байна. Тэгвэл өтрийн дотор чинь нэг мэдрэл хариуцсан хэсэг нь ердөө доод горны нэгтэл байгаа шүү дээ.
Тэрний цаана бол угаасаа тэр нөгөө сэрэл хөдлөгдөх мэдрэл угаасаа байхгүй. Эмэгтэй хүн чинь зүгээр тампоно хийгээд мартцсан явждаг үстэй. Тэн дотор ингээд өчнөө унтцсан. Яанд бол нөгөө мэдэржүүлэх байхгүй учраас тийм мэдрэхгүй байхгүй юу. Тэгээ тэр цаашаа бэлэг гэртээ явлаа гэд падли байхгүй шүү дээ. Зөвхөн наад 3-ын 1 л жицэг дотор нь яваад байгаа юм шиг. тэр чинь наад 3-ын 1 шүү дээ. Амсрын 3-ын 1 гэхгүй юу. Тэгээ тэрүүхэн тэнд л цочрол өгөхөд ерөөдөө болоо. Нэг хуруу орох дайнил зайтай байгаа шүү дээ тэр чинь. Тэгээ тэрний цааш ер нь орох ерөн шаардлага байхгүй шүү дээ. Тэгээ нийтлэг нөгөө өмнө нь нэг бэлэг хэрэгтэн томруулах мэс заслын талаар нэг подкаст хийсэн. Тэгээ тэрний дараа бол маш олон эрэгтэйчүүд ингээ хандсан байхгүй юу. Тэгээ би тэрэн дээрээс юу гэж бодсон бэхээр нөгөө эмэгтэйчүүд яг нөгөө өөрийнхөө гоо сайханд анхаардагтай ижилхэн эрчүүдийн бараг бэлэг хэрэгтэн гоо сайхан юм бөгч тэгж бодогдсон надаа. Тий. Одоо ерөнхийдөө энэ чинь зүгээр л одоо тий анагаахын анатомийн л мэдлэг эрхтэх гэдэг шүү дээ. Анагаахын оюутнуудын. Өөрөөр хэлбэл эмэгтэй хүний үтрэний хаана мэдрэл байдаг юм бэ байдгүй юм бэ гэдэг л. Доод 3-ны нэгт нь л байгаа шүү дээ. Тэг бүдүүн болов сайн л гэж ойлгоод байт юм шүү. Манай эрчүүд ч юм бол. Гэхдээ харин урт биш бүдүүн чухал болж тардаг байгаа шүү дээ. Өөрөөр тэр ханд байгаа мэдрэлийг очиж цочрох нь чухал онж. Жижигхэн байсан ч гэсэн очиод нөгөөх нь цочроож явах юм бол гэл болчих жоохгүй. Том ирнэ нөгөөх нь явчаад очиж цочрохгүй бол тэгээд нэмэргүй болчиход байна тий. Тэгээд ерөнхийдөө нөгөө бэлэг хэрэгтэй маань бүдүүн багцмаа онж цочрох хэрэгтэй болж ирж байна. Гэтэл нөгөө эмэгтэйний үтрээ чинь яаж сундаг вүлээ? Гүр хүүхдийн толгой гарах хэмжээний сунж чаддаг эргэтэн тэгээд сунаад ах юм бол одоо бэлэг хэрэгтэй хааш ийм бүдүүн болох юм. Тэрэн чи явж одоо эрэгтэй хүний бэлэг хэрэгтний хэмжээ биш эмэгтэй хүний үтрээ ийм байх нь чухал болчихлоо дээ тий. Тэгэхээр чи нөгөө хэрвээ секс дээр ямар нэгэн асуудал үүсэх юм бол 100% бас эрчүүдийг буруутгах нэг юм бас өрөөсгөл болчиход байгаа шүү дээ тий. Эмэгтэй хүн нэгдүгээрт өөрөө бас хүсдэг байх хэвээр. Гэтэл нөгөө эмэгтэй хүн маань өөрөө дааврын өөрчлөлт нэгэд савлаад их юм бол хүсгээ болчихно тийм ээ. Тэгээд дээрэс нь нөгөө үтрээ маань чанга байх хэвээр. Тэгээд чанга байлахын тулд нөгөө эмэгтэйчүүд маань хэр дасгал хийж ийна гэдэг асуудал байна. Тэр йог могон дээр хэр явж байна. Багаарсны булчингаа чангалах дасгалуудаа ер нь хэр хийж байгаа. Одоо биднээс болохоор ч юм бол нөгөө маанараа үзүүлж байгаа ирчүүд байгаа ерөөсөө йог хийх шаардаад идэв. Тэр нь шатаар саалах, скват сайн хийж, нарны мөргөл идүүс хийж, багаарсны цусны эргэлтийг сайжруул. Тэгэхгүй болохоор ч юм бол нэгдүгürt багаарсны цусны эргэлтийн алдагдлаас болоод энэ ч нөгөө хүчрэл мууднаа. Дээрээс нь багаарсны булчингууд сайн бижиж тэр сайн шахнаа тий. Одоо шахург пампууд нь илүү сайн ажилланаа. Өдөржин ингээд шалхаагаа суугаад их юм бол аль ямар ч булчин сулгарч дий шүү. Булчингаа чангалахын тулд сайн алхачий, гүүжий. За кегл дасгалыг эрэгтэй хүн хийх нь яг юундаа хийх ёстой шүү дээ тий. Ялгаа авахгүй тэр бага арцны одоо энэ сайжруулж байна тий. Одоо энэ давсаг болон тэр шодооны ч угийг харьцаж байгаа чинь тэр бага арцны булчингууд. Тэр булчингууд чинь нэг онцлог хөдөлгөөнд оролцдог. Өөрөөр хэлбэл одоо биднээс гантел рүү энэ булчин томруулж болно. Гэтэл ерөөдөө тэр хошны амсар дээр байгаа булчин гэж чинь гар хөлийн хөдөлгөөн ерөөс нэмэр байхгүй те. Тэгэхээр эрэгтэй хүн ч гэсэн ялгаа авахгүй ингээл цагаан мах хэрэгчлээ гэж яриад байгаа шүү дээ. Тэр булчин сулгарцсан. Тэгэхээр тэр дасгалаа хийхгүй хамаг булчин суллаа хийцэн. Тэр хамгийн булчин сулгархаа явжаад цаашаа цусаа шахахгүй болчихно. Тэр хамгийн булчин сайн бижиж цаашаа цусаа сайн шахна. Нааша буцаад цусаа алдахгүй байх тэр ингээд дандаа ажиллаж идэг. Шээсний гаралтан дээр ч гэсэн тэр булчингууд бүгд ажиллаж идэг. Тэр нөгөө одоо хөдөлгөөний асуудал руу орчлоо шүү дээ. Тэр хүн болохоор ч юм бол хоолт чухлыг ойлгоцсон, сэтгэл санаа чухлыг ойлгоцсон, нойр чухлыг ойлгоцсон, унтчихад биднес тестостерон давар үлдэрлэн гэдэг юм аа. Одоо хөдөлгөөн рүү орж эхэлж байгаа байхгүй юу? Тэнгүүтэл нөгөө хөдөлгөөн дээр ч юм биднес одоо айгу олон юм шаардж эхэлтэн те. Одоо олон юм биш юм ээ нөө. Өдөрт 3-4 км болж өөр алхачи, болж өөр шатаар явжи. За тэгээд дээр скват мод гэсэн дасгал хийж, болж өгвөл битгий хөдөөнийхэн дээр битгий моцоглоо гэдэг. Морь унаалгыг шаарддаг. Тэгээд дээрэс нь ингээл залуучдаа бид ч ингээл унтахын өмнө бас пранаяма бастрика хийхийг бас шаарддаг гэдэг. Яг бол тэр мал тархины цусаа сажирж иж гүн нойр нь орно шүү. Гүн нойр нь орчдоггүй бол тестостерон үлдэрлэхгүй шүү гэл. Тэгэл эртгэн шүүн унтаад бастрика пранаяма хийж гал өглөө босоод ирэхэд шууд хүчирчдэг байхгүй. Тэгэл ирэхэд шөндөө чанартай тестостерон үлдэрсэн тэгэл мэдчихдэг. Дасгал хөдөлгөөн дотор эмчээ ингээд
одоо зөв дасгалч гэдэг юм уу те ялангуяа эрчүүдэд чиглэсэн ямар дасгал илүү хийгээсэ. Одоо эрчүүд бол ингэдэг ерөөсөө л фитнес хийя. Ялангуяа йог хичээлдэг эрчүүд маш ховорхон шүү дээ. Бараг одоо 1-2-3% хавцаал байна уу те эмэгтэйчүүд бодох юм бол. Гэтэл ихэнх нь дандаа л фитнес руугаа яваад байдаг. Ер нь бол яг тэ нөгөө биднес чинь хүмүүс зөвлөгөө өгөхдөө болж өгвөл нэг амьдралд хэрэгжилж болох уу зөвлөгөө өгсөн харалтай байдаг тийм. Тэгэхээр чин хүн болгон бас фитнес явах болцоо байна уугүй юу? Санхүүгийн хувьд ч гэсэн цаг хугацааны хувьд ч гэсэн бас болцоог хүмүүс бас байгаа шүү дээ. Тэгэхээр биднес хүмүүс тохирсон зөвлөгөө өгөх сонирхолтой байдаг. За хамгийн тохирсон зөвлөгөө бол ерөөсөө шатаарлах. Жишээл хөдөөний хүн бохон уулуур алхах чи. Хотынхан бол шатар одоо гэрлүү шатаар алхах чи. Машин унахгүй зүгээр алхах чи. Тэр маань болохоор ч бол одоо нөгөө төмсөг дөрвүүлж хаанд нөлөөлдөг хамгийн сайн дасгал. Одоо хамгийн бест хамгийн шилдэг. Тэгэл ерөөхдөө байхдаа одоо фитнес явах болцоотой хүн байх юм бол тэр нэг хөлний өдөр байна шүү дээ. Хөлний янз бүрийн дасгалуудаа хийдэг. Эмэгтэйчүүд чинь Бразил бат гэдэг арцгаа хөгжүүлэхээр дасгалуудаа хийдэг. Тиймэрхүү дасгалуудаа ч гэсэн бас хийж болгон сайн байдаг. Эрчүүд ч дандаа цээжэл гоё томруул хэл гэж боддог. Тийм. Ерөөхдөө бол одоо яг тэ ер нь одоо сүүлийн үеийн залуучууд харин тэрнийг бас ойлгоцсон. Хөлийг ерөөхдөө хаж болдгүй юм байна гэдэг нь хийдэг болсон байна шүү дээ. Дан цээж ерөөхдөө бол хийхээ болоод нэг өдөр нь шууд хөлнийх гэл ерөөсөө бага арц руу чиглэсэн тэг хөгжмийн булчин сайжруулах гэл дасгалууд ер нь хийдэг болсон. Тэгээд ер нь бол одоо ингээд над дээр ингээд орж ирж байгаа хүмүүсийг анзаархаар одоо 70-80-тай тэгсэн ирнэ чулхмахны асуудал байхгүй нэг тийм цэмбэр өвөнөр орж ирдэг юм. Тиймэрхүү асуудал мэдгүй гэсэн. Тэр хүмүүс маань ихэвчлэн залуудаа хөнгөний спортоор хичээлсэн хүмүүс гэдэг. Тэг гүйлтээр хичээлжсэн, сагсаар хичээлсэн, цанаар хичээлжсэн. Тиймэрхүү хүмүүс ерөөдөө хаач ерөөсөн гэдэг. Суур булчин сайтай байна гэсэн үг. Суур булчин сайтай. Тэгээд тэр хүмүүс хаач ер нь айгүй цэмбэр хөгшөрдөг. Тэгэхээр энэ хэр сайн удаан эрүү саруул наслах вэ гэдэг ч юм уу ерөөдөө таны хөлнийс хамаараа хөлний булчингаас хамаарна л гэдэг. Хөл сайн байх тусмал та удаан наслах шүү гэдэг. Өөрөлд тэр цээжний булчин, гарын булчин том мундаг байлаа гэдэг удаан наслах гэсэн бол байхгүй. Тэгэхээр ерөөдөө манай эрчүүд маань фитнесээр явж байгаа нь зөв. Гэхдээ хажуугаар нь тэр хөнгөний спорт мортыг ерөөсөө хайж болохгүй шүү. Чалхан дэрхэд явж хамгийн сайн спорт бол тэр хөнгөнийхэн. Одоо сая ч нэг марафон боллоо шүү дээ. Тэгээ ерөөдөө маш гоё юм хийгээд байгаа. Үнэхээр одоо эрүүл мэнд сайжруулдаг зүйл бол тэр марафон байдаг шүү дээ. Эрүүл байх юм бол бэлгийн сулралд орохгүй гэсэн. Тэгэхээр яг эрүүл байна гэдэг чинь бол яг тодорхойлт нь юу юм бэ гэсэн. Одоо дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан тодорхойлт одоо. Тухайн хүний ер нь нэг өвчнгүй би хааны тэг дутуу соггүй бас биш гэдэг байхгүй юу. Тэгээд сэтгцийн эрүүл мэнд орж ирнэ тийм. Сэтгцийн хувьд бол амгалан, биеийн хувьд хөдөлгөө, дээрэс нь нийгмийн хувьд сайн сайхан гэдэг байхгүй. Нийгмийн асуудлыг зайлшгүй оруулж ирдэг. Тэгэхээр тэрийг эрүүл гэдэг байхгүй. Тэгэхээр чи нөгөө нийгмийн гэдэг чинь одоо нөгөө банкны зээл бил ороод ирж байна. Тэгээ одоо маань дээр чинь машинд бензин байна уу байхгүй юу? Бензин доочрлох уу гэдэг чинь бас л сэтгэл зүйн хувьд биднээс асуудал үүсгэдэг. Энэ маань биднээсийг эрүүл гэсэн ангилаас ер нь хасах шалтгаан болчиход байдаг. Тэгээ сүүлийн үед бас нэг өгдөг зөвлөгөө юу болцсон бэ гэхээр та тэр найзаас яах гэж асуусан, тэр юмчээс яах гэж очиж асуусан. Тэрний гар утсан дээр химэл уу юм ба шүү дээ. ChatGPT юу, Gemini юу, Claude байна, DeepSeek байна. Яа тэрнээс асуухгүйгээд тэр чинь ерөөдөө аюу хантай хариулна шүү дээ. Асуудлаа ингээд зөв тавиалгах юм бол нөгөө чинь ингээд хэлж өгөөд идэг. Тэгээ бараг хэр баргийн эмчнэрээс бараг хантай хариулчаад идэг байхгүй юу. Тэгээ сүүлийн үед ерөөсөө тийм болж байгаа. Одоо битгий тэр Facebook руу орж буруу зөрүү мэдээлэл авчаарай. Буруу зөрүү мэдээлэл амар их байдаг шүү. Тэр зарим эмчнэр хүмүүс буруу зөрүү мэдээлэл өгөөд байна. Та зүгээр л шууд ChatGPT-гээс асууж байгаа. Химэл оюухан маань тэгээ сүултээ яг ингээд явж яваад за нарийн мэрэгж яг ийм байх юм бол та нарийн мэрэгжлийн эмчтэй очиж үзүүлээрэй л гэдэг юм байлээ л дээ. Угаасаа
тийм тохиргоо хийцэн явж байгаа. Аха. Харин яг асууж явж байгаа л хамгийн төгсгөл за та ингээд болохгүй тэд хоногоос дээш энэ асуудал үргэлжлээд байх юм бол нарийн мэрэгжлийн эмчтэр очиж. Тэр нь ерөнхийдөө хариултууд нэр маш хантай мэдээлэл өгчөөд идэв. За тэгээд эмчтэйгээ бэлгийн шалах амьдралын хэв маяг гэсэн сэдвээр ярилцлаа. Ер нь бол бид нар бас маш сайн мэдлэгтэй байх хэрэгтэй юм байна. Орчин үед бол мэдлэгийг ямар ч одоо байдлаар авах боломжтой болсон. Тэгээд амьдралын хэв маягтай илүү түлхүү анхаарч эрүүл байх тал дээр эрчүүд маань анхаарч чадах юм бол нөгөө бэлгийн шалах бол асуудалгүй юм а гэж эмчийнхаа ярианаас ерөөхдөө ойлголоо. Тэгээд цаг зав гаргаж хүрэлцэн ирсэнд эмчтэй баярлалаа. За намайг үрсэн танаа хамт олондоос баярлалаа.